Ер нь бэлтгэл хангагдаагүй байсан учраас одоо олон төрлийн гэх юм уу бэлтгэл хангагдаагүй учраас хэрэгжих боломжгүй гэж үзээд зарим зүйлийг хассан гэж байна. Зөв байна, сайн байна. Нэгэнт одоо боломжгүй байсан бол ингээд нэгэнд бичсэн юм чингээ зүтгүүлээд муухарлаад байж болохгүй. Тэр бол сайн байна. Яг энэ шигээ дахиж шинээрийг оруулж байгаа юмнууд нь бас тооцоо судалгаа муутай одоо бэлтгэл хангагдаагүй ийм байгаад бас муухарлаад орцсон. Тэгээ тэрийг бид нэр анзаарахгүй батлаа дараа жил дахиад энэ шиг ингээд бэлтгэл хангагдаагүй буюу бас бус зүйлүүд нь бэлэн бус байсан учраас хассан юм а гэд ингэж явах бий дээ. Тэгэхээр энэ төлөвлөлт чинь төдий чинээ одоо маш их тийм шүүсийн шахсан ар дээр нь дандаа нөгөө санхүүжилтийн их усүр нь байсан ийм хэмжээнд авч үзэж төлөвлөхгүй бол эргээд нэг ийм байнгын эргэж буцсан л нэг ийм шийдвэрүүд гараад идэг болчлоо шүү дээ одоо. За Гантмар сайд нэмж хариулъя. Баримагш уурлаг байхаа зүгээр сайн. За зүгээр бид нар бол одоо түрүүн тэнд Эрдэнэт нөгөө үндсэн чиглэлд энэ төлөвлөгөөнд орохдоо ямар хуулийн шаардлага хангадаг тухай тайлбарлсан. Төсвийнхөө зарлагын хэмжээнд бид нар нийцүүлж байгаа. Жишээлбэл төсвийнхөө хөрөнгө оруулалтын хэмжээг 3.8 их найд билээд 2 их найд гэж тавьсан бол яг энэ хүрээндээ бид нар арга хэмжээнүүдэд төлөвлөж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Нэггээр хэлбэл эх оны төсөв тусгагдаагүй зүйлс бол 27 оны төсөвт тусгагдах боломжтой. Тийм учраас бид нар түрүүн буруу төлөвлөсөн байлээ. Тийм учраас дараа жил хийхгүй маа гэж ийм яриа бол гараагүй шүү. Засгийн газар зорьсон зорилгоос ухарсан нэгч төсөл байхгүй. Их хурл дэмжихгүй байгаа зарим асуудлууд байна. Тэр бол их хурлын шийдвэр шүү. Тэгмээс засгийн газар өөрийнхөө гаргасан санаачлагыг зогсоосон ухарсан зүйл бол ерөөсө гаргаагүй байгаа. Гаргахгүй гэж байгаа. Төлөвлөсөн 4 жилийнхаа хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх итгэл үнэмшилтэй